За бүх үзэж байгаа хүмүүстээ энэ өдрийн мэндийг хүргэе. Монголчууд дэлхийн төслийн монголчууд Европ багийнхан энэ удаад Монгол улсаас 20 гаруй цаг нисж ирээд Англи улсын Лондон хотод нэвтрүүлгүүдэд бэлтгэж байгаа. За энэ удаа мөн бид нар маш гоё зочдыг зорж ирсэн байгаа. Тэгээд өнөөдрийн маань зочин хэм билээ галаахаа. Тодорхой Отгонбаяр гэдэг нэрээр нөгөө сошиал алдартай. Монгол байхдаа маркийн зураач байсан. Тэнгүүтээ Англи улсад ирээд бараг 21 жил орчим ажиллаж амьдарч байгаа. Тэгэхдээ уран бүтээлээ тойрвсаар байгаад маш олон төрлөөр оролцсон гэж байгаа маа. Тэгээ одоо сүүлийн үеийн бүтээлүүд нь дандаа сюрреалист чиглэлийн уран бүтээлүүд. Өөрөө ч гэсэн их задгай, чөлөөтэй одоо насандаа баймгүй тийм залуу сэтгэлгээтэй стилтэй хүн байгаа. Тэгээд өнөөдөр одоо би хоёлаа Отгонбаяртаа уулзсан. Гэр нь бол бараг л музей зургийн одоо галерей маягийн тий. Тэгээд тэнд хэдүүлээ өнөөдөр уулзаж. Удахгүй зочинхон гэрт нь уулзцгаая. Бид нэр энэ удаад Англи улсад 21 жил амьдарч байгаа зураач Отгонбаяр ахында хүрэлцэн ирсэн. Тэгээ бид хоёр яг одоо гоё уран бүтээл тойрогдөг өрөөнд нэрээ суусан байна. Өдрийн минь. Баярлалаа өдрийн минь. Өмнө 11 сард ануу бид хоёр Лондонд ирээд Отгонбаяр хамтдаа тухалж уулзаа. За энэ нэвтрүүлгийн талаар танилцуулаад энэ нэвтрүүлэгт орох санал тавьсан. Тэгээд өнөө өглөө Отгонбаяр маань эхний зочноор энд нэвтрүүлэгт оролцохоор хурж ирээд байна. За тэгээ сайхан хурж байна уу? Сайхан хурж байна. Сайхан явж ирвөө. Сайн явж ирлээ. Сайхан нартай Лондон чи өнөөдөр өөр нэг хайтайхан болж байна. Өнөөдөр харин та нар ихгүй нард өдөр ирж гэлээ. Өнгөрсөн хэд оноо бороо шараа салхитай. Яг хөөцх нурд байсан. Тэгсэн чи өнөөдөр нэг гоё. Өнөөдөр бол та нар хурдаг болж ирж байгаа мундаг хүмүүс байна. Тэгээд бидний урилгыг хүлээж авч нэвтрүүлэгт оролцож байгаад баяртай байна. Отгонбаяр гэдэг хүнийг маркийн зураач гэдгээр нь лав Монголд мэддэг. Бид нар бас олон жил сошиалын найзууд. За хоёулаа бага насны амьдралаас эхлэхгүй. Хизээ зураач болсон юм? Гэхдээ сонгоох чахчаад хувь тавилан гэдэг юм байдаг шүү дээ. Хувь тавилан өөр аяанда хөтлсөөр байгаа л боддог биертэй бол бүр багасаа зурдаг байсан. 1960-аад оны үеэс Монгол бас чахчаг нэгнээс хөгжиж эхэлсэн юм байл шүү дээ. Ер нь үү? Тийм тэр үед нөгөө 61 онд нэгдсэн үндэсний байгууллагад нэлсээд тэрнээс хойш энэ гадаад ертөнцийн Монголыг мэддэг. Нөгөө олон зуун жилийн өмнө хүчрэхэг байсан Монгол алга болцсон байсан. Гинтхэн гараад ирсэн тийм. Ингээд гадаад харилцаа өндөр хөгжих гэсэн. Оюутны зөвлөлт холбоотоос цаашаа зүүн Европын орнд зорж ирсэн. Нөгөө социализмын бүлээснээс зүүн Европч нь одоо баруун Европын соёлтой тэр нь Монголд шууд орж ирж ирсэн байл шүү дээ. Мундаг манайх чинь тэр одоо Оросын Уралаас наашхаар Сибирь алс орнд тэр бол бас л харанхуй шүү дээ. Манайх бол тий жоохон ус тэр 50-60 жилийн өмнө эхэлсэн л байт юм да. Тэр үед нөгөө Beatles гэдэг юм чинь актер юм чи орж ирсэн. Beatles хамтлаг. Би хотын хөвгөлтэй. Хотын төв баг тойрог гэдэг төрж өссөн юм байна. Тэр үеийн хотын төв хөвгөлт чинь хуугаараа одоо миний үеийнхэнд бараг бүгд л ярина шүү. Beatles гэдэг чинь. Тэгээ нэг Beatles-ийн дургийг зорж хүмүүс бэлгэлдэг байсан байна. Тэрийг би өөрөө мартсан байдаг. Хүмүүс ярьдээ надад. Би ч одоо энэ 2003 онд ирснээс хойш 9 онд нэг удаа Ливерпулд очсон. Тэгээд хальт ороод гарсан. Дараа нь урдчнан байна уу? Тийм ба урдчнан Ливерпул тавтайхан очсон бүр 2-3 хоногоор. Нөгөө дэстаа нөгөө Beatles-ийн ертөнцийг жигнэс нь мэдсэн дээ. Яг тэр Beatles-ийн төрсөн хотод нь сурч байсан сургууль амьдарч байсан газар дээр зураг хөргөн аваад нэг кавern гэдгээр нь ороод гоё л байлаа. Англи гэдэг оронтой миний хувьд бүр багасаа тань хар багын тань хар баг гэж ярьж та 10 6 байсан. Би лав 71 он гэхтэл лав Beatles-ийг сайн мэддэг болсон байсан. Та одоо барагцаагаар 49 жил, бараг 50 жил одоо зураг зурсан юм байна. Одоо хөөгөө бодохоор тий. Тэр хугацаанд та одоо ингээд
туйрсан бүтээлийн тоо баг ингээд алдаад одож гин үү? Одоо багцаа ер нь байна уу? Би нэг хэдэн зураг зурсан даа гэд. Мэдгүй тоогоо алдаа. Марк гэчихэд 200-300 марк байдаг шүү дээ. Би ч бас маркын дураачсаад би маркын ахлах дураач гэж юм хийж байсан. Хар яранд бол ерөнхий дураач гэдэг юм. Марк зурна одоо хан ануудар дураачаар ийм марк зурвална, ийм хөтвийн маркийг ануудар таарна, энэ их хурдад таарна, энэ галадрах таарна гэдэг юм уу те. Дураачтай судлаад маркийнхаа сэдвийг харж байгаа дураачтай хуурж өгдөг. Зурх процессыг нэмж өгдөг, буцааж хурааж аваад тодорхой процедураар оруулаад, хянуулаад, батуулаад, хэвлэлж явуулаад ийм асуудал хариуцсан тийм жижиг төшмөлийн ажил хийж ирсэн. Тийм ажил миний хамаарсан марк бол бараг 1000-ын болдог гэх шүү. Тэг. Зөвхөн маркны марк тий. Доктор илжигт мэдчилгээгээр тоод өмшгүй байгаа шүү дээ. Яг өөрөө 2-3 дахад марк зурсан байдیں۔ Зурсан зураг өөр тэгээд одоо тэр тоогоо алдсан бах уу мэдгүй. Хэдэн мянга гэлээ. За ямар ч байсан одоогийн байдлаар энэ гэр зөөр бол нэг 5-6 зураг байж их шиг байна. Тэгвэл гэр дотор ингээд байгаа зургнууд уу? 600. Энд одоо өөр одоо нэг агуулгах чихэстэй байдаг шүү дээ. Энд дээр өрөфөн дээр зөндөө. Айгүй нэг юм сонирхолтой зүйл. Одоо урлагийн хүмүүсийн нэг юм онгод гэж ярьдэн шүү дээ. Одоо хар үгээр юм уу да бараг те ингээд онгод гэдэг шиг таны тэр зураг зурах сэтлүүд юу юунаас төртийн одоо танд нэг би камергүй ярьж хахад нөгөө зүүдэлж босч ирээ зурцсан. Тэгээд тэр төсөөл дотор ингээд хөгжөөд яваад байдаг гэл нэг юм ярьжсэн шүү дээ. Тэгээд таны зарим зургуудыг харахаар бүр юм харь гаригийн амьтад юм шиг амьтад байж идэг. Тэгээд тэр зүйлсүүд одоо яаж тэгж төсөөлөгдөж хөгжөөд зураад байна гэдэг тэр би гайхаад байна л та. Тэ. Ер нь зураач зөвхөн зураач гэхгүй ер нь урлаг шайлын төлөвнөд бол чөлөөч итгэлгээтэй байх хэрэгтэй л дээ. Тодорхой үжилт баригддаггүй. Туйшрахгүй. Тэ. Би тэгжил хэлмээр байна. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UbiCab. Та нэг ярьжсэн одоо тэр зургуудыг бас манай зурглаач нар харуулна. Тэр нэг юм өвгний одоо тэр тэнд харагдчихлаа л да. Тэр чинь одоо бодит хүн биш гэсэн үстэй. Одоо өвгөн үү? Тэ? Бодит биш ээ. Яа Оройн зурган дээр би Монголын эртний шаман одоо бөө. Бөө хүн эртний бөө хүн ямар байсан бол тэгээд зурж байгаа юм да. Реалист тал руугаа зурглаа да. Тэгтээ сюрреалист бас хосолсон юм бэ тий. Тий. Яг би энийг яагаад онцолж байгаа юм гэхээр сюрреалист гэд харуулахаар айгүй нөгөө юм одоо бодит зүйлсийн нэгдэл гэлэнгүүд хүмүүс нэг яхаа илүүтэйгээр ийм дүрслэл байх юм болов гэхээр таны зарим зургууд юм бодит хүнийг зурцсан байгаа. Мөртлөө юм бас хосолмол байгаа гэдэг тэр зүйлийг би зураг нь бодит юм шиг нөө реалист юм шиг тий. Одоо нөгөө юм чинь яваад байхгүй тий. Нөгөө нэг за татаад ертөнцийн харуулгал гэж байгаа. Тэр өвгөний зургууд их ноцтой харцтай шүү дээ. Тий. Юу болоод байна гэж байгаа. Тий. Эртний өвгдөөдс маань хэрэг асуун сүлтэн байж бол ингээд бид тэр ингэж байгаа ахтаа гэж бодоод зурсан. Тий. Энэ зургийг би их сонирхолтой зураг гэж боддтой. Энэ чинь нөгөө сюрреализм гэдэг чинь ийм шүү дээ. Энэ Батэмдэл дээр юм байх боломж юу? Байхгүй. Одоо яг энийг би бас харж ирсэн. Энд ингээ бөө байгаа. Энд юм харь гаригийн юм шиг амт ингээ би түрүү нөгөө тэгшнэр тэлжсэн тий. Энэ байж энэ ингээ Монгол банхар байж байгаа. Тэгээд энд телевиз зурагтан дотор Монгол баатрууд байна. Монгол автортай тий ингээ. Тэгэхээр ингээ харах. Нэг магадгүй говийн ганц айл. Байж тээ. Тэгээд
аюутаа сайхан амьдрал цоны нэг атаар дуртаасагаа Монголд Чингис хааны кино гаргаад бэжсэн чинь За. Бэжсэн чинь нөгөө дэтэйдээ өмнө хүч өдгөрмөр наймалта зураг тарч штэ. Тэр Чингис хааны кино гарч штэ. Гэж байгаа. Энэ нөгөө фантастик гэж чинь байж боломгүй үжигдгийг байгаа юм шиг зурж байгаа. Тэн дээр юм төхөр. Таны зургуудад ийм бөөгийн дүрслэл их олон байгаа харагдаж байгаа. Нөгөө бурхан бөөгийн тэр сюрреалист урлагч нь өөрөө нөгөө квант физик мэдлэгтэй холбоотой явжтэй нөгөө сүлсүүлгээд явж штэ. Далд ертөнц. Тэр утгаараа илүүтэйгээр далд ертөнц гэдэг маань өөрөө нөгөө манай бөөж үтгэгчнээ чинь далд ертөнцөд харьцаж байна гэдэг байгаа штэ. Аха. Тэрийг одоо яг тэр тухайн шаманист өөрөө харж мэдэрчил байна гэхээс өөр хүн мэдэх юмч боломж байхгүй тийм үү. Гэхдээ би зүгээр тэгж боддог штэ. Тэгэхээр би өөрөө жоохон сюрреалист сэтгэлгээтэй хүн. Тийм учраас би тэрийг хүлээж зөвшөөрдөг шүү. Бөөгийн одоо тэр үнэхээр далд ертөнц гэж би. Тэр далд ертөнцтэй үнэхээр харьцах боломж би. Тэрийг дээр эзэмшсэн харин хуурамчуу жинхнэ гэдэг бол өөр асуудал. Монголчууд манай ядгуур шаманизм шүү дээ. Монголчууд дэрт нэг тэнгэр шүтлэгтэй, тэнгэртэй харьцдаг ард юм уу? Үнэн би одоо бич гэдэг юм биш ерөөсөө мэдэх ёстой хүмүүс мэддэг юм шиг байлаа. Баруун гэсэн Монголын шаманизм нөгөө далд ертөнцтэй нөгөө квант физик одоо сүнсүлд тэр албатай явж байна. Яг хэдийн энэ таны төсөөлөл бөгөөд өгөх тодорхой юу байгаа? Энэ зургаараа өгмөр байгаа мэдрэмж байгаа байх. Гэхдээ айгуу тийм харах нүдэнд их тийм баясгалантай гэх юм уу та. Нэг тийм санагдсан шүү таны зургууд одоо өнгө бодог дүрслийн хувьд илүүтэйгээр гоё санагдсан. Тэгэхээр манай үзэгчид ч гэсэн бас нэг ийм урсгалын тухай мэдэж аваад ингүүл гоё л байна. Одоо би бол сонгодог урлаг ийм уран зураг зэргийг гоё хөгжөөсэй гэж боддог. Бүр ингээд олноороо нийтээрээ ингээд зураачт нь айгүй алдартай болдог ч юм уу тийм бас нийгмийг хүсдэг учраас тантай ярилцахад айгүй таатай байна. Сая ингээд ярихаар одоо абстракт зураг реализм одоо ингээд сюрреализм гэж ярихаар яг абстрактыг ерөөхдөө нэг жоохон бас залуучууд гадарлаад идэг ингээд нэг юм бас ойлгодгүй ч байна, ойлгохгүй ч байна гэж ингээд хашигнал яг таны өөрийн зурдаг тэр хэв маяг буюу сюрреализм гэдэг талаар биднэрт ойлголт өгөөч. Одоо энэ чи яг ингээд яг урлагийн хэллэгээрээ байгаа учраас энгийнээр гоё бид нар яаж ойлгох вэ? Энэ яг ямар төрөл юм бэ? Сюрреализм гэдэг нь бод юм үзэгдлийн цаана яг юу байгаа. Тэрийг л нэн гаргадаг. Одоо сюрреализм философи амин сүнсэлтэй. Тэр монголчууд чи эртнээс нэг арга билгийн шүтдэг ард юм шүү дээ тийм ээ. Аливаа юм хоёр талтай. Хэрэг бод амьдрал гэж байж байгаа бол бас далд амьдрал байж л таа. Логик гэдэг. Тэ. Нүдэнд харагдаж гарт баригдахаас гадна бас нүднээр гарт баригддаггүй амьдрал бас бий. Тийм оршихуй бас бий. Байна. Орсон байгаа. Байгаа гэдэг нь яг батах бас их аягүй хэцүү. Тэр хэцүүдэл хамгийн гол учир утга байдаг байхгүй. Жишээлбэл шинэ ухаан бол байгаа юм чи байгаа гэдэг батлаад үзүүлж байна. Тэгэхээр сюрреализм чинь энийгээ үзүүлчихэд хэцүү. Яг энэ одоо ийм хийсээр одоо амьдрал байна энэ байна гэдэг харин зурж үзүүлж байна. Шилээ энэ зурагт энэ хар мангас гэдэг зураг байгаа. За. Ийм амтны хорвоо дээр байхгүй те? Байхгүй. Байх оршин байх үнэч байхгүй. Гэхдээ сэтгэлгээний хувьд оршин байж болно. Энэ өнөөдрийн авилга хэл ахуйд автагдсан манай Монголын нийгмийн өнгөн тал таны төсөөлж байгаагаар ингэж тий талд мөн жанр над ингэж харагдаад байгаа байхгүй.
энэ зөвхөн миний тархинд л явагдаж байгаа хүчтэй. Зөвхөн миний тархинд надад л харагдана. Тэгэхээр сюрреалист зураачдын гол онцлог нь өөрийнхөө дотоод ертөнцийн дээр өөрөө харж байгаа юм а гаргаж ирж гаргадаг. тэрийгээрээ л одоо босод урдлага урсгалаас ялгаатай Илэрхийлж харуулж чадах учраас тий. За яг босод урлагч өөрийнхөө дотоод ертөнцийг л гаргаж байгаа л да. Гэхдээ тэр нь одоохон бод зураг тий. Бод зураг бол бод байдны бод тусгал шүү дээ. Одоо ану зурлаа яг л байдаг нь бод байдлын бод тусгал. А энэ бол бод байдлын бод бус хийсвэр тусгал. Энэ хар мангас гэдэг зураг одоо би энэ дээр байгаа толгой шүү дээ. Өнөөдөр манай Монголын төр их сонин төр засаг сонин байдалтай болчиход байгаа юм байна. Нэг талаас систем инэрэнгүү төр юм шиг. Тэгээ ард юмдаа ингээл байнгын мөнгө төгрөгөд хараагаал одоо амьдрах нөхцөлийн бүрдүүлээд нэг ингээ халамжлаад байгаа юм шиг халамжийн төр. Нөгөө талаас маш харигс төр. Тэгэхээр ийм хосолцсон төрх одоо бидний толгой дээр байна л гэсэн үг. Тэрийг би надад бол ингэж л харагдаад байгаа. Тэ? Тэгээ одоо тал нүүр нь буурхан одоо тийм тал нүүр нь. За тэгээд энэ маань ингээ бийж доошоо одоо хэцүү юм болоод байна да. Энэ одоо та энэ сонсогдох юм. Тэгээд бид энэ гавлын асуудаар ингээ төршиж үзүүлсэн. 2014 оны 7 сарын 6-нд эхлээд 2017 оны 11 сарын 24-нд дууссан гэж тэмдэглэсэн байна. Тэгэхээр энэ ч одоо 3 жил зурсан зураг гэж гэсэн үг шүү дээ. Барьж тавиал зурна шүү дээ. Энэний анхны хувьдврын бол бүр 2007 онд зурсан. Тэр одоо манай гэр баг учраас би далд хийсэн байгаа л да. Тэр нь жоохон өчрөлт төгтөлтэй байсан би. Тэгвэл энэ зураг бол миний толгойд бол лавта 20 жил явж байгаа. Орон бүтээлчийн зовлон байдсан шүү дээ. За. Толгой дээр нэг л бүтээл ороод шалддаггүй. Завсар зайвал ердөө дандаа бодоод яана гэж яах вэ? Тэгтэл нэг 70 бухимцарт нэг такс сурцсан. Жохон өдөгчл гараад ирэхэл энэ зурагчсан бодогдоод хөгжүүлэл толгохгүй байхаас өөр арга байхгүй. Тэгээд цаг заваараа зүтгүүлсээр 3 жил гаруй зурсан. Таны хамгийн удаан зурсан зураг хэдэн жил зурсан? Энэ үү? Бодож идэх нь бол 20 жил. Тэгээд яг зурсан нь бол 3 жил. 3 жил гаруй. Та өмнөх бас нэг зураг аваад нэг жил гаруй зурсан байдээ. Энэ хамгийн удаан зурсан зураг энэ. Тэгэхээр би энэ дээр бол өөрийнхөө байдаг бүхнийг шавхаж гаргасан л гэж бодож байгаа. Би энэс цаашаа чадахгүй байна. Одоо ямар ч байсан ингээд бага наснд Beatles хамтлагийг мэддэг болоод хотын хүүхдүүд тэрийг дамжууд зурдаг болж байгаад ингээд ямар ч байсан нэг англи орны тухайн анхны ойлголттой болцсон тий зурах чадвартай болцсон. За ингэсэн чинь 1990 онд одоо арчилсан хувьсгал яллаа шүү дээ тий. Залуу уран бүтээлчтэй 2 дугаар зөвлөгөөн гэдгээс чинь энэ юм чи яригч хэлсэн шүү дээ. Яг үндэ бол тэр үед уран бүтээлчт нь илүү манлайлах маягаар орсон. Би бодохдоо юу гэж боддгийг гэхээр зураач хүн ингээд тавьсан натюрмортыг ганцхан талаас нь маш олон талаас нь харж биетээр зурдаг чадвар нь амьдрал дээр бүх юмыг ингээд олон талаас нь хардаг болоход нөлөөсөн байх гэж боддгийг. Тэгэхээр энэ 90 оны арчилсан хувьсгалд Отгонбаяр гэдэг хүн манлайлж оролцоход зураачин чинь өөрийн мэрэгжил буюу тэр чадвар нөлөөсөн үү? Сонирхолтой асуулт юм байна да. Би чинь Польшнэгсийг сурсан. Оо, Польш хэдэн онд? 1977-аас 79. 1980 онд Польшны том хувьсгал өмнө болсон. Гданскийн.
Тэнд тэрний дараа Польш коммунист гэрлэм их солирсон байхгүй. Төвдийн нөлөөс гарч ирсэн. Эсвэл Польш нь тэр үед нь 30 гаруй сая хүнтэй улс байсан чинь 6 сая Польш гаралтай Америкт амьдардаг байсан. Бүр. Энэ Британд хагас сая, Францд хагас сая, Германд сая хамчул ингээд ерөөсөө 10 сая хүн гадаад амьдардаг. Яг өнөөдөр Монгол шиг байсан. Тийм байна. Гадагшаа контактгүй Польш гэргүүл гэж бараг байгаа. Одоо Монгол тийм байгаа үү? Тий, гадагшаа хин нэг нь ажилдаггүй буюу те. Амьдрдаггүй тийм айл байхгүй шүү дээ. Ямар нэгэн контакт байна те. Тэгэхээр ертөнцийг таньж мэдэх чадвар тэр үеийн Польшод манайхаас хамаагүй илүү. Тийм байна. Тэгэхээр 77 онд Картер гэдэг Америк улсын ерөнхийлөгч байсан. Тэр хүн ирж альчлаад хэдэн тэрбум бодгоо 30 тэрбум долларын чиглэлтэй хөлөө эдийн засгийн нэмэлт өгч өгсөн. Польшд. Тий. 20 зургийн дотор өдөр басаад ирсэн байдаг шүү дээ. Яг тэр үед бид нэр очиж ирсэн. За. Тэгээд тэр чинь бидний зөвхөн надад биш. Тохоо үед зүүн Европ сурч ирсэн оюутнууд тэдний нөлөөнд хэдийгээр хуучин зөвлөлд бол өнөөдөр Орос хагастай хаалттай байсан боловч бас манайхаас арай илүү. Тэгээд тэр нөлөөнд орчин гадаад сурдаг оюутнууд ерөөсө бүхэлдээ антикоммунистуудад бэлтгэсэн юм байлээ шүү дээ. 90 оны ингээд ардсан уусгал эхлээд бичигнэл 89 онд эхэллээ шүү дээ. Тэгэл тэр цагаан ашиглалаар нөгөөдөл чинь явчихдаг. Хөө сайн юм аа. Тэ яг жинхэнэ ирдэг гадар ярьлаач. Нөгөө ярьдаг юм чи өстой яг болтой. Одоо энэ дээр л өстой үзэхгүй бол болохгүй. Ашгүй тэр зөвлөлт холбоотой Кремлээс өдөртөг судараад ирлээ. Одоо л өстой нэг үйл төлөвлөний нар. Энэ бол Монгол улсын хувьд том боломж гэж гарч байна тий. Тэгэхээр тэр чинь тэр олон оюун шихэтнүүд чинь нийгэмдээ л одоо нөлөөлөд ирсэн байдаг шүү дээ. 90 оны ардсан хувьд Монголын ард түмэн зөндөө бэлэн болсон байна. Тий. Одоо муу цаан ч ерөнхийлөгчөө сонгоод сайн муухай дуудуулаад ерөнхий сайдаа гаргаж ирээд дэлдэг бусаар болоод нь шүү. Дэлдэг янз бүр бид нар өөрсдөө сонгож байгаа. Эрхчлөө монголчууд өөрсдөө олж авсан. Өөрсдөө оноосон. Ямар нэгэн гадны нөлөөгүйгээр өөрсдөө гэж л би ойлгоод байгаа шүү дээ. Ялангуяа манай зураачид маш идэвхтэй оролцсон байдаг. Хөдөө орон нутгаар ингээд сурталчилгаа хийж явсан манай арцсан холбооны арцсан очдог гадар нь юу вэ? Орчуудын өвлийн орон дээр. Орчуудын салбар дээр нь. Соёлын ордон дээр. Нөгөө тэнцэн нөгөө боддог очууд. Арай нэг жаахан өөр сэтгэгээд байгаа усуу тий. Яг нийгмийн хамгийн анх хөдөөж авсан. Одоо ингээд арчилсан хувьсгалаас хойш 30 хэдэн жилийн төвхтэр янз бүрийн маргаан байдаг. Яг нь нийгмийн байдлаас болоод янз бүр болсон асуудлууд байна. Тэр хувьсгалд оролцож явсан хүний хувьд өнөөдөр Монголын ардчлалыг юу гэж харж байна? Одоо тэр тусмаа Англи улсад 21 жил амьдарсан хүн. Яг тэр ардчилсан хувьсгал эхлээд гүйж явахад бол өнөөгийн энэ авилгын хэлхүүлэгдэх аимшигт Монгол төрүүлж нэг үнэхээр хинч бодоогүй хаа. Зүгээр л ингээд нийгэм гоё. Бас тэгээд бас явталтай юм байлээ. Одоо энэ англи орнд ирээд хүүхдүүхэн судлаад бичгтэй зэрэг энэ чинь капиталист нийгэм байгуулж штэ бид нар. Тий. Социализм байгуулад байгаа юм уу? Би ойлгооч байсан. Энэ халамжийн нийгэм харахтай дээр социализм байгуулад байгаа юм шиг. Би болохоор капиталист нийгэм байгуулж байгаа. Капиталист нийгмийн эхний үе шатыг зэрлэг капитализм гэдэг юм байлаа. За. Энэ англи орнд тэрийг 100 жил явцсан байдаг. 100 жил тэрийг туулсан. 100 гаруй жил явцсан. Манайд харин богино хугацаа. Би одоо миний төшөөлж байгаагаар зэрлэг капитализмын үе шат нь дуусч байгаа юм болов уу гэж бодож байгаа. Хайр найргүй өрсөлдөөн боллоо шүү дээ. Энэ өнгөрсөн зүйл юу болоод өнгөрчөө. Амжиг юм болчихсон шүү дээ. Сайн ч юм би, мууч. Тэгэхээр би энэ бол зам ёсны замаараа явлаа гэж ойлгож байгаа. Би бас яг тэрнтэй чинь санд нээлдэг байхгүй. За бид нар яг үзэх юм аа л үзчих. Үзэх юм аа л үзсэн. Хоёр гэвэл би зүгээр хувийнхээ хувьд юг хараад байгаа нөхөр капиталист нийгмийг одоо бид нар үзээгүй цоошин нийгмийг социалист аргаар байгуулах гэдэг байгаад л бидний алдаа байна. Би бол одоо дээр гайхаад байгаа байхгүй. Энд чинь
Арга нь өөр байх хэрэгтэй байтал тий. Тэгж бодогддог. Энэ одоо би бодохдоо бизнесийн эрх чөлөөтэй тавьж өгөхгүй бол одоо явж л одоо нэг англи үг гэдэг нь шүү дээ. Бид нар юу ч ярьж байсан эцэг мөнгөний тухай ярьж байдаг гэж. Үнэ. Тий. Хэрвээ одоо капиталист нэм байгуулж байгаа бол явж мөнгөний тухай яриад байгаа шүү дээ. Гэхдээ тэр мөнгө хийдэг систем одоо бизнес тэрийг чөлөөтэй тавьж өгөхгүй болохоор одоо нөгөө үнийн чөлөөж өгөхгүй бол хямдаад ахтай төрийн оролцоо Excel ингээд бариад байна шүү дээ. Хязгаар дотор үнийг өсөлтөж хязгаарлаад байна, өрсөлдөөн нь хязгаарлаад байна гэдгийг миний бодлоор ингээд нөгөө социалист нийгмийн төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн хэлбэр нь ингээд нэг махчлагтаад байгаад байна гэж хараад байгаа байхгүй юу? Англид хийцээ ирсэн. Яаж ирв? 3 онд ирсэн. За яаж ирв? Яг онгоцон суугаад тэр үе чинь за 2003 он ерөнхийдөө монголчууд гадаад руу нэлээд идэвхтэй явж эхэлсэн үе тий. За 2003 онд ямар ч байсан боломж олдоод англи оронд иржээ. Жуулчлалын жигмаар анх ирсэн. За. Тэгээд амьдралтай танилцаад хагасар болоод буцсан. Ерөөсө гоё газар энд ирж амьдарнаа гэдэг. Тэр үед надад бас тийм хувийн шалтгаан байсан. Намайг улс төрийн шалтгаанаар ажлаас нь алсан. Тэгээд би тэрэнд маш их гомдсон. Тэгээд намайг энэ маркетинг яндурын асуудал гараад хэлэн болоод ахтай тэр хийх гэж хоёр гэдэг. Юу гэж нанаа зурлаг гэдэг. Хүрээдэр. Нөгөө чиний яриад байдаг нь гарцсан чиний яриад нөгөө бит англи мангли байж чи ямар хөшний тэнд байгаад байгаа. Тэгээ би тэр чинь бас нэг шийдэж ядаад нэг бас бодсон юм аа. Бас намнаа юм би модоос аавыгаа харсан да. Тэгээд нэгдүгээр, хоёрдугаар тагсаа нэг дэлхийн том марк, хамгийн том марк бүтээгээд нэг санаа яваад байсан. Тэрийг хийж санаатай их үтсэн. За энэ нөгөө ном уу? Тийм шүү дээ. Энэ ном нэг юм форматтай болж байна да. Цаасаа хэлбэрээр. Энэ жил бол яг одоо тэгш 100 жил тохиож байгаа марк. 7 дугаар сард 100 жилийн он болох юм. Тэгээ энэ ном нь одоо 6 дугаар сард хэвлэгдэх юм байна. Өчигдөр надаас нэг спонсор ивент итгэгчээс маань имэйл ирж илээ. Ингээд 6 дугаар сард гаргахаар болж байгаа. За. Энэ номын гадна хавцсан нэг юм маягтай байх юм. Монгол маркийн далд түүхээс гэдэг ном байна. Далд гэдгийн учир нь одоо ил түүх гэж байна те. Би ясны бичсэн. Тэрний цаана бас юм нөгөө далд гэдэг юм чи яваад байгаа. Тэр сюрреалист гэж яваад байгаа. Бас марк нэрээ түүх нэрээ бас. Марк түүхэн дээр бас далд юм байна шүү дээ. Энэ анхны нэг Монгол банкны 60 жилийн өдрөөс марк байдیں۔ За энэ болохоор таны зурсан анхны марк юм байна тийм үү? Тий. Энэ анхны цовруул марк. Донан цамын баг. Нөгөө улаан жамсран гэн блок хийсэн. Цамын баг гэснээс энэ нөгөө таны хамгийн том марк гэдэг энэ дүлгөөтэй байна тий? Энийг дурж яхаа үеэс л толгойд нэг тийм яваад байхгүй юу? Энэ хоёр чудаа цамын марк гаргасан. Би цамын бүжигдэх дуртай. Цамын багт их сонирхдаг. Хоёул энийг үзэгч нартай хэлбэрлээд өгчээ. Энэ Монгол цам чинь 108 баг гарч бүжигдсэн чинь бүрэн хэмжээгээр энэ 108 багийн бүгдийг багтаасан марк хийгээд санал гаргахгүй юу? За. Тэгээд энэ чинь ингээд гол багуудаа ингээд бүтэн биеэр нь зураад бусад багуудаа ингээд толгоон багуудаа зураад дээр нь одоо 12 жил. Тэгээд орныгоо сансрын 12 орд ингээд төрийн 7-2-д нь бурхны 8 дахлаар ингэж хэмжиж өгөөд тэгээд 400-ийн эзэн байрлуулсан. Дундаа нөгөө авраг улаан жамсрангаа залчихсан ийм марк. Энэ хэмжээ нь хэд вэ? Энэ хэмжээ энэ формат байхгүй. Ингээл хамгийн том марктай тооцогдсон. Энэс том марк одоо урт гараад. Дэлхийд байхгүй. Одоо гарсан ч болно. Дэлхийн хамгийн том марк бүтээх төсөл унав гэдэг. За энэ дээр ингээ харахад тооцоонууд нь байж байгаа. Энэ Франц улс төвлөх гээд Францаас ирсэн үнийн санал маш боломжтой байсан байхгүй юу?
Хэд гэж байна? За Английн саналаас 2 дахин бага хэвлүүлэхэд 20 мянган ширхгийг хэвлүүлэхэд $18,650 болно гэж хэлсэн байна. Тээврийн зардалтайгаа хэд вэ? Тээврийн зардалтайгаа бүгд $21,355 болно гэж хэлсэн байна. 20 мянган ширхэг. Боломж юм байсан байхгүй. Тийм ээ. Энэ маркийг хэвлэжсэн ба. Одоо энэ Хэвлүүлээд ирэхэд зардал нь ердөө нэг маркных $106 болсон байна гэж хэлсэн юм. Ийм том маркинг гарахад $1.6 цент. 1,000 ширхэг тусгай альбом 10,000, жирийн хатуу хавцсан 19,000 альбом, 57,000 сурчлагын болон бусад зардал 5,000. Ингээ юм тооцоонууд хийсэн юм байна. Тийм. Тэгээ ингээ бодохоор өөр зардлууд гардаг гэж нэмэхээр бүгд $6.10. Нэг ширхэг том маркийн нийт өртөө. Ингэж явсаар хагаад $6.10 өртөө болж байгаа юм. Энэ зүйлийг нэмээд тийм ээ. Тэгэхээр тэрийг нэг маркийг $40 зарна гэж тооцоолж байсан юм байна. $6 босоод тэгээ ерөөхдөө бол $33.90 ашигтай гэсэн юм байна. Тэгээ бүх цэвэр ашиг нь $678,000 гэнэ, Америк доллар гинэ. Энэ төслийг унгаж байгаа шүү дээ. Хэдэн онд 2000 онд хийсэн юм байна энэ тооцооллыг. Хамгийн сүүлд 2003 онд халагдахаас өмнө бас нэг хэлээд авсан. Та нарыг хийчихэж яг бүр миний нэрийг хасчаач хийчих та нар. Монгол улс хэрэгтэй. Та нар Монгол шууданд хэрэгтэй. Миний нэрийг хасч та нар намайг гээд болохгүй гэдэг юм бол. Гэдөө бүр аргаа бараад үгүй шүү зөвшөөрөөг. Тэгээд дараа нь намайг явсны дараа дэлхийн хамгийн том марк бүтээлээ гэд өөр марк гаргаад ирчих. Монголоос уу? Тий. Нэмэх юм болсон шүү дээ. Энэ ч зүг байгаа. Энэ таны төсөл унсны дараачаар таныг Англид ирсний хойноос ийм юм хийцэн. Тий. Хамгийн том марк гэдэг. 2000 хэдэн он гэж байна. 2004 онд гаргасан юм байна. Ясаа намайг явсны дараа л хийж байгаа. Тэгэхээр тэр дэлхийн хамгийн том марк гэдгийг айдыг нь аччихсан ба. Уг нь энэ оюуны эмчийн газарт миний нэрээр бүртгүүлж байгаа шүү дээ. Тэгтээ зэрэг энэ нөхөр яваад өгсөн байна. Тэгээ хамгийн том гэдэг. Энэ айдыг нь ашиглаад марк гаргачихъя гэдэг. Гэхдээ марк гаргасан сайн л байна. Тэрэнд бол би баярлалаа сайн байна л гэнэ. Гэхдээ бүх юм хуулийн дагуу байх шүү дээ. Энийг ч одоо генесийн ном бүртгүүлнгээ шуугилдаад одоо янз бүрийн ярилцлага гаргаад байсан. Тэгээд энэ юу болсон бом бэ? 20 жилийн өмнө юм болсон байна. Тийм үйлдэл болсон байна. Зүйлдээ бүр харин намайг хөөд юм явгээд. Тэгвэл ярьсан. Ерөөсөө би заавал Монголд амьдрах хэрэгтэй юм уу? Заавал би марк сурах хэрэгтэй юм уу? Үгүй шүү дээ. Өөр газар амьдарч үзье. Яа тийм. Чадвал миний ад чадахгүй л миний хог. Ингээд ирсэн. Хүмүүс ингээ харахаар их амархан юм шиг боддог хэдий ч тэрэнд жинхэнэ хүмүүсийн нулимс хөлс бүх шанал дээр бүхэл бүтэн үеийн харь оронд нутагшиж өөрсдийнхөө орон зайг олсон. За юу хийчихэ? Англи дээр хэд. Хэрвээ нууц биш бол. Яасаа гоо ногоодах яах. Зураачаар бол амьдрах боломж угаасаа энд байхгүй. Маш хүнд, маш хэцүү. Бас тэгтээ тодорхой хэмжээний боломж бий бэ. За. Ирээд эхний 5 жил нь би баруун өмнөд Английн Плимут гэдэг хотод амьдарсан. За. Жижигэн хоттой тий. Жижигэн гэдэг нь одоо манай Англи Британий хэмжүүрээр ирж шүү дээ. Манай Монголд том хоттой. 300,000 хүнтэй гэдэг баг шүү. Маш гоё далайн ирэг дээр хат. 5 жил амьдарсан. За юу? Тэнд очиход ингээд юу яатай юм. Энэ гадаадаас ирж байгаа хүмүүсийг албан ёсоор ирж штэ би ч албан ёсоор атлаад орсон байхгүй. Тэгтээ зэрэг тэнд очихдоо зэрэг мэржлийн байгууллагууд өгчт юм байлаа. За нэг юм зураач Монголоос ирлээ. За. За энэ хүнийг нийгэмшүүлээд өгөө. Одоо өөр Англид амьдрах боломжийг олгоод өгөө. За. Тэгээд тэнд нь очиод үг төхөө ярьтын зураг хөргөө үзүүлтийн. Нэг осны шалгалт шүү дээ. Тэгээд тэр нь болчихсон байлгүй. Болж байна. Надад гоё урлан гаргаж өгсөн. Уртаас 12 м өргөөшөө 5-6 м шүүлэх шиг. Зөөх гоё урлан.
Тэгээд над бодон материал авч байна. За. Тэр үеийн 1000 паунд гэдэг бол өнөөдрөх баг 2000 паунд байх шүү. Зурх одоо бүх материалыг бэлдэж өгч штэ. 20 жилийн өмнөхөөс. Тэгээд заадаа ингээд зураг. Би тэр уралд эхний жилээ хагас жил болсон. Тэгээд онд нэг жил завсарлаа дахиад нэг хэдэн сар нэг улирал болсон баг. Энэ хооронд би яасан гэхтэй нөгөө research artist систем байлаа. За. Research гэдэг монголоор судалгаа хийж байгаа. Судалгаа нэг судалгаа. Одоо энэ шинэ нийгэмд орж ирээд амьдралаа судлаад гэж явах шиг байгаа. Тийм байна тий. Тийм тэгж л ойлгох бах тийм ээ. Тэгээд тэр урдан сууж явахдаа би үжигчлэн гаргасан над туссан зөнд маш их туссан. Харин бусдыг бодоход би маш хөнгө явсан байна лээ. Тэгээд хагас жилийн дараа за одоо гэдэг намайг одоо та өөрөө хөлөө болоод явна. Одоо манай нэгэд өөрөө хөлөө болоод амьдраа. Тэгээд бас нэг англи хэлний курс шиг юм сурдаг юм. Тийм. Сураа сүйдүүлсэн байхгүй. Угаасаа сурдаг насан ч өнгөрцөн байсан юм байна лээ. Тэгээд монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч дэлхийн брендийг дэлхийн жишгээр BTF Mongolia, үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines, онлайн такси үйлчилгээ UBCab. Англида яг энэ зураачаа хийж амьдэрдэг гэж би ойлгоод байгаа. Одоо яг ингэж нэг одоо энийг яг ажил болгоод гэх юм уу да тий. Уран бүтээлээ туйрваад, зараад хослол. Тийм бас яг ингээд би 6 мөрөөр амьдэрсэн юм бол байхгүй. Гэхдээ хаяа үзэсэнд орж хаяа зураг зарна. Тэгээд тэр болгон дээр бас юу юм бэ лээ энэ Британий их том олон саяынтай их том маркет. Учираас энэ маркет дээр тоглохын тулд зөвхөн өөрөө зурдаг биш. Арт менежмент бас хэрэгтэй юм байна лээ. Тэгэхээр арт менежер байхгүй бол энэ маркет дээр гарахад бас тийм амаргүй. Би 2003 онд 4 онд баруун өмнөд Английн Плymouth гэдэг хотод 5 жил амьдарсан. Тэр үед харин надад тэр Плymouth хотын арт центр Монголоор одоо урчуудын хорон гэдэг юм уу? Урчуудын салбар юм уу? Тэрний ивент тэтгэлэг дотор амьдарч ажиллаж байсан учраас тэнд бол харин зураг мураг заргадаг арт менежмент сайн байсан. Тэд нар хийгээд өгчдөг гэсэн чинь. Лондонд орж ирээд хөл алдсан. Шинэ сая хүн амьдардаг маш том маркет. Тэгээд хэдэн мянган зураач байдаг. Арт менежер бол шавхгүй шиг байлаа шүү. Тэгээд бас ганц хоёр хүмүүстэй хамтарч ажиллахад үтсэн маш болохгүй юм байлаа. Хоёрдугаарт миний уран бүтээлийн жанр бас тохиромжгүй. Энэ маркет дээр ямар зургийг амжилттай явдаг одоо цаана ч нэг абстракт зураг дээ шүү дээ. Бидний зүгээр явд. Тэ. Реалист зураг гүгээд явах шиг байт. Одоо миний уран бүтээлийн гол чиглэл чинь би одоо сюрреалист урлаг сонирхдаг юм байна. Тэгээд сюрреалист урлаг чинь энд бол 100 жилийн өмнөхөн айлт өнгөрчихсөн. Толтлаа хөгжчихсөн. Сонирхолгүй. Манай Монголд арай цаг нь болоогүй шиг байна. За Англид анх ирээд хүн болгон хатагшаа гарахдаа нэг юм төсөөлдөг шүү дээ. За миний очиогоор англи орн жишээлбэл нэг юм л байх гэж хүн болгон нэг тийм хүлээцтэй сэтгэл дотроо зураглалтай ирдэг. За ирээд англи орн яг бодчихсноос чинь ямар бай? Хэдийгээр англи орны сонирхтой гэдэг тодорхой хэмжээний мэдээлэлтэй байсан бол яг амьдралд нь орж ирээд амьдралд нь сөүлээ явах чинь амаргүй шүү дээ. Амаргүй. Тэр нь ингэдэм байл шүү дээ. За зүгээр буруу ойлгочих үедээ. Яг үнэ үлээ тухайн үндэстний хамгийн зоримог хэсэг нь эрсдэл хийж чаддаг шиг гардаг. Эрсдлээ өөрөө үүрээр явж чадахгүй. Хинч найдах юм байхгүй. Өөрсдөө найд. Өөр юм байхгүй. Би хин өчтөрчөн цагаач орд хэдэн 100 мянгаар орж ирж байгаа. Тэн дотор амьдралынхаа хөлийг олоод явна гэж хинч найдах юм байхгүй. Өөртөө найдах суурь гарах байна. Тийм учраас гадаад амьдарч байгаа энэ ялангуяа эхэн үеийн хүмүүс маш их
Золиосыг өөр төр үүссэн. Завдан зүдгүрэх хөө тэр өгчөхгүй. Маш эрсдэлтэй замыг. За эрсдэлтэй гэж хэлээ. Тий. Маш эрсдэлтэй замыг туулж өнгөрсөн байт. 2003 онд Англи дэрэгтэй гэр бүлэрээ ирсэн байна тий. Гэр бүлэр. Тий. Тэгвэл хоёр охинтойгоо их нэртэйгээ. Гэр бүлийнхаа тухай бас нэг жоохон дэлгэрүүлээд ярьж болох. Өөрөөр хэлбэл миний нэг харж байгаа үнцэг гадаад гарч байгаа монголчууд гэр бүлийн амьдрал дээр одоо Монголд байгаа хүмүүсээс огт өөр. Яг тэгвэл муудалсан ч гэсэн одоо аав охиргоо хин нэг гүгээд байхгүйгээр хоорондоо очроо олоод амьдраад байна шүү дээ тий. Тэгэхээр гэр бүлийн гэдэг юмны үнд цэнийг л одоо гадаад монголчууд илүү их харддаг юм байна гэж би зүгээр өөрийнхөө ажилтаасаа тэгдэг юмсэн. Энэ тухай таны санаа бодол юу байна? Гэр бүлээ танилцуулаад гэр бүлийн амьдралын талаар таны бодол санаа юу байна? Гадаад байгаа монголчууд байна шүү дээ. Тэгэлгүй яхаа. Энэ 20 жилийн дотор одоо монголчуудын амьдралыг харж илээ шүү дээ. Зөвхөн монголчуудтэйгээ бус тарна. Гэр бүл үр хөвгтөд орчоод ирж байгаа хүн маш их сэтгэлийн дарамттай байд юм байлээ. Хэрвээ гадаад гарыг гэж бодож байгаа гэр бүлээрээ гараараа л гэж би зөвлөмөр байна. Тэ. Одоо бас гадаашаа гарыг гэж бодож байгаа хүмүүс байдаг юм шиг байна лээ. Тэгтээ аргачлага эргээд Монголоо битгий мартаарай. Эхнэр хоёр охиныхоо тухай товч танилцуулахгүй одоо юу хийж ин хин гэдгээ октооч нь том болцсон байна тий. Одоо хаана юу хийж байна? Хоёр охин багтаа ирсэн шүү дээ. Тэр энэ оюутан сургууль соёлуудаа төгсөөд одоо нэг нь зочдлын менежер хийж байна. Дунд охин. Манай том охин Монголд байдсан шүү дээ. Өө тийм үү. Монгол Малайзад бас Монгол Малайз хооронд ингэ амьдраад байдаг тийм Монгол болоод Австралийн компани гэдэг юм шиг л тэнд ажилладаг. Тэр нэг сэлгэж амьдраад байх шиг байдیں۔ Баг охин маань фэшн дизайнерын сургуульд төгссөн. Тэ. Тэгээ тэргээр ажиллахгүй юм аа. Бас. Тэгээ бьюти салон гэдэг юм ажиллаад байх юм байна. Зөв. Эхнэр бидээр одоо тэтгэр дарцсан гэр зураад манай бод олон жил ажилласан. Би ч зураг дөрхийнхаа хажуугаар бас цоон цагаар ганц хоёр өдөр та ресторанд ажилладаг байсан хараа би. За. Салат бэлддэг ажилдаа. Тайланд ч нөгөө жимс ногооны орон юм чинь. Жимс ногооны салат хийдэг. Тэрний жимс ногооны салат хийдэг. Ажилласан. Тэгэл амьдрал шүү дээ тий. Тэгээд байхгүй болохгүй шүү дээ. Нэгд хоёрдугаар манай эмч хүртэл надад гэсэн ядаргаанд орсон. Чи би өчнөө ажиллая. Зүгээр битгий гэртээ юм аа ядраа аяанда ядар. Идэвхтэй бай. Хөдөлгөөнтэй бай. Амьдралд орж энэ хүн яаж амьдраад амжаад. Тэгээд юм хийдэг байсан шүү дээ. Англи орнд 21 жил амьдарчээ. Юу эсийг үзэх үү те? Мэдээж одоо юу эсийг үзэх үү? Ингэж яваад миний харж байгаагаар одоо хүн өөрөө өөрийгөө нээж өөрийнхөө амьдрах боломжийг өөрөө бий болгож өөрөө амьдралынхаа төлөө тэмцэж босгож гэлж байна. Одоо юу бодогч яах вэ? 21 жилийн дараа. Яг нэг Монголд байсан бол эхнэр дээр шинэ хэвлэлийн жижиг студио байсан. Манай том их оюунчгийн том хүмүүн компанитай. Тэр компанийн нэг тийм хэвлэлийн студиотой байсан. Бодвол тэрийгээр төшөөл хувийн хвшлэр явах байсан байх та. Энд ирэхээр ч шал өр очиж байгаа. Одоо ёстой нөгөө нэг залуу цагтаа пост оюутан багтаа үдчихсэн тэр олон ийзмүүдээ чинь Монгол тийш амжаагүй юм бэ. Тийм боломж гараад хаагдмал богдмал. Энд ирэл харин тэрийгээр ч тоглож өгч байгаа байхгүй. Энэ сюрреализмаар дурж өгч байгаа, футуризмаар дурж өгч байгаа, батализм одоо юу гэдэг реализм урсгал болгоно харж байгаа. Одоо би ингэж зуруулж ятах нь үгүй юу. Өөрийгөө сорж үзэж байгаа байхгүй. Тэгээ янз бүрийн урсгалаар хийгээд үтчихсэн арай одоо Монголд нэг хөдөлгөөн гаргачих юм санагдаад байгаа.
найз нөхдөдтэйгээ яриад байгаа. Тэгтээ би эхлээд Монголынхаа нэг урлагийн маркетинг очныг харамаар байгаа. Тэгж байгаа дараа нь харин би ямар чиглэлээр юу гаргуулж өгөх юм гэдгийг зураач урлаг судлаач нөхдөдтэйгээ ярьж байгаа шийдэл гэж бодож байна да. Яг ийм залуу зураач нарыг та одоо холоос харж л байгаа хта тий. Уран бүтээлийг хараад тэгээ өөрийн гэсэн нэг хэлмээр байдаг зүйлсүүдээ бас хэлмээр л байдаг хаталтай. Манай зураачид юу хижээнээс сайн. Бүр хижээнээс сууч үедээ сайн. Ийм жижигхэн цөөхөн ард түмэн дотор ёстой харин зураачаар халигч хэлж орн байхгүй Монголч нь. Одоо энэ том орнууд ялангуяа энэ Аз, Африк орнууд ингээ харж яхад бол зураач ховор байж штэ. Маш ховор. Тэгэхээр Монгол шиг жижигхэн орнд бол зураач ерөөсөө хижээнээс халигч хэлж харин би зураачтай сэтгэлгээнийхээ залуу зураачтай сэтгэлгээнийхээ урлаг тал руугаа яваач гэж хэлэх гээд байгаа. Та нар тэр реализм гэдгийг сонирхооч. Та мэдэх нь мэдж байгаа, харах нь харж байгаа. Тэр тэрийг хийхдээ тэр бас нэг амьдралын асуудал байт юм байл л дээ. Залуу зураачтай ярьж явах тэгж хэлээд. Гүй яхаа одоо тэг чин зураач яах юм бэ? Зурлаа. Гэтэл одоо амьдрал гэдэг маань одоо үргэлж нэг айхтар юм шаардж байгаа. Завтар зайгүй одоо энийг зурж яд хэдэн төгрөг болгоо. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд нэг харин гайгүй төвшин төрчихсөн хойноо бол тэдүүг орноо л гэж ярьцгааж хэдэн зөвлөдөө. Тэгэхээр ер нь бол манай зураачид энэ арчил гэдгийн буйнаараа сэтгэлгээ задарсан. Одоо нэг тийм жоохон масландаг тэгээд хар угаар хэлвэл мөнгө төгрөгийн л асуудал байна дөө. Амьдралаа зөрчлөл авчихвал нийгмийн амьдрал ингээ тогтворжоод эхлээд орлого ашиг сайтай болоод тэр манай зураачд дэлбэрэхэд бэлэн байгаа л гэж бодож байгаа. Яг тэр үед одоо нэг сюрреализм тэр чанта манай төгжих байх л гэж бодоод байгаа шүү дээ. Одоо та яг сюрреалист гэж хэлж штэ тий би асуух гэсэн. Анхнаасаа яг энэ төрлөөр зурж эхэлсэн юм уу? Эсвэл яг энэ өөр төрлүүдээр зурдаг байж байгаа. За энэ л миний одоо төрөл мөн юм байна да гэж олдох юм уу? Яаж байсан? Начаа их сонирхолтой асуулт байна. Яагаад гэвэл би хоёр нийгэмд амьдарсан тийм ээ. Өмнөх нийгэм бол үдэл суртлын нийгэм байсан. Нэг намын хоёр холдорт коммунистик нэмтэй уусч. Үдэл суртлын тэр айхтар хатуу цензуртай элдв бушаа мэлэх юу зурханд байтгаа ярих оройтой. Та нар бол тэрийг төшөөлж чадахгүй баг. Одоо тэрний нэг жишээ бол хой цолонгошл байх шиг байгаа. Орсны жоохон тэмэрхүү бидний мэдгүй нийгэм тий. Та нар бол залж мэдгүй нийгэм. Тэр үед хичнээн сонирхоод чадахгүй. Хийх орчин байхгүй. Зурлаа авчихсан гараад маркет нь өөрөө хаалттай байхгүй юу? 1968 онд залуу дураачтай үзсэн гэж анх гарсан баянлээ. Тэгээ тэр нь ерөөсөө ганц 2 өдөр гараад хаагчихсан. Яасан гэхдээ зэрэг нөгөө дөнгөж хөгжиж байгаа социалист нийгэмд өөр үзэл суртал барууны соёл ороод ирж байгаа юм. Нөгөө Чехд, Польшд, Германд зурдсан нөгөө нөхдөд чинь урлагаар дамжуулаад соёл оруулж ирэх гээд. Тэгээд нөгөө төслөнгээ гаргаад гисэн чинь доор наагаа. Төөрөнд тогтоол гараад нөгөө хэдэн зураачтай чинь зөвлөдөг сургууль хайдаас нь хойдог нөгөө бэстэ үйл таамын үтсэн байдгийг штэ. Ингээд хаагцсан. Яг тэр үед мань мэдэн ингээд төршлөгийн хаалгаар орж байгаа. Хаалттай нэг. Яг хаачихсан. Маш хатуу цензуртай. Гэхдээ мэдэн нэг ийм урдаг байдгийн гэлээ, тийм байдгийн гэлээ гэдэг. Тэр би чинь кино үлдэрт зураачаар хэлчихсэн шүү дээ. Дэ фильм тасаг гэж байсан. Дэ фильмийг та нар мэдэхгүй хаа та. Одоогоор бол зураад тэрнээс нь зураг аваад пленкэн дээр буулгаад ийм жижиг аппаратанд оруулаад ингээд эргүүлээд дэлгэцэн дээр харуулдаг. Тэгээд ийм танилцуулга. Дэ фильм гэдэг юм байсан шүү дээ. Тэр дэ фильмийн тасгын дарга нь одоо манай алдарт яруу найрагч. Ардын уран зохиолч. Хөдөлмөрийн Бадруулч юу манай галсан гоо. Тэр их мундаг хүн
Миний тасгийн дарга байсан шүү дээ. Их сайхан хүмүүс байсан. Галсангуй маань кино өдөр уран сайхны өдөр төгч байсан. Дорж боломгоо маань мундаг кино найруулагч байсан мэдгүй та нар. Тэр гоё мундаг хүмүүсийн дэмжлэгтэйгээр би чинь Польш дуран зургийн сургууль явсан. Тэнд очиод яг жинхэнэ дээр баруун орлогч яг нүдээр харж байна. Хэдтэй байсан та Польшд сурах гад явах та? 22 3 таа гэлөө. Тэ. Тэгээд барууны урлагтай танилцаад бөөн баруун цайнд орж ирнэ үстэй. За, танд ямар мэдрэмж төрсөн? Тэгэхэд угаасаа нэг тийм там том мэдээлэлтэй байсан. Тэгээд яг гадар дээр нь очиод үзэхэд тэгээд ерөөсөө баг готлын шокын байдалд орж байгаа хэрэг. Өө. Бид нар чинь бүр амар хоцрогдсон юм байна шүү дээ. Бас нэг тийм там яриад байдаг юм байдаг чинь яг үний юм байна. Тэгээд тэр үеийн Польш орн чинь зөв Европын социалист орн дотор хамгийн задгаа орнуудын нэг байсан. 80-аад оны дундор зөвлөлт холбоот улс одоо Орос улсад антикоммунизм сэргийж эхэлсэн байна. Ингээд 89 онд нөгөө коммунистлог чинь суураад унлаа тийм ээ. Энэс хойш нөгөө одон жил хаалттай байсан Монголын урлагийн нийгэм задарсан. Оюун санааны зурагт маань чөлөөтэй сайхан боллоо. Тэрийг л хүсчихсэн. Тэрнээс эхлээд тэр цагаас эхлээд харин би сюрреалист зургууд зурж эхэлсэн. Тибатта 20 жил зурж чадахгүй явж ирсэн гэж бодож байгаа. Яг гэртээ скетчүүд хийдэг байсан. Тэгтээ тэрийг амаа хүнд үзүүлж болохгүй. Нэг асуулт байна. Олон хүн ингээд гадаад оронд гараад олон жил амьдралаа. Тэр нийгэмд уусаж амьдарч байна. Өөрийгөө олж харж байна, чаддаг зүйлээ мэддэг болж байна. Ер нь Монголдо буцъя гэдэг санаа байна. Монголд буцаж би юу хийх гэж өөрөөсөө асуугаад үзье. Тэтгэр аавал ихтэй таах уу? Тэгээд одоо би ингэж боддог шүү дээ. Тамбаяр гэдэг хүн тухайн цагтаа өөрийнхөө хэмжээнд зөвхөн хэмжээнд чадхынхаа хэрээр хийх юмаа хийсэн л гэж боддог. Тэгэхээр одоо би Монголд очиад би тэгж амьдраа, тийм ийж бүтэн тэгдэг нас биш шүү. Залуу хүмүүс бол өөр баг. Энэ нийгмийн амьдралтай танилцаад хамгийн сайхан тэгж аваад Монголд очиод тэрийг хий. Миний хувьд бол тийм нас байхгүй, цаг байхгүй. Өөрийнхөө одоо хийж байгаа уран бүтээлээрээ л тэгээд тэрийг одоо ерөнхийдөө тийм өөрийнхөө зоргоор амьдрах л ер нь нэг жоохон дураараа талын хүн шүү дээ. Ер нь тийм өөрөөрөө л нэг дараад идэг гэдэг. Тэгээд ийм байт. Хүүхдүүд би 2 охинтойгоо ирсэн шүү дээ. Энд ч хүүхдүүд чинь нөгөө амьдрал шинэ амьдралд ороод явцдаг. Эдгээр ч өөр хүүхдтэй болдог. Тэгээд тэднийг дагаж амьдэрдэг. Тэд нэртэйгээ дагаж их одоо шүтэлж амьдэрдэг. Тэгэхэд эднэрийг би орхиод явж бас чадахгүй байхгүй. Бас нэг талтай том шалтгаан. Нэг хоёрдугаар Монголд тийм асуудал байхад би дээр нь би очиж төвгүүлж яах юм. Нэг ч гэсэн Монгол гадаадгаа өөрийгөө аваа явж ил. Яч хинээс хамаарлаггүйгээр яч өөрийгөө аваа. Одоо ингээд гадаадтайгаа 100 монголчууд Монгол бөөнөр очлоо гэж чийдгөө төсөөлдөө 200-300 мянган хүн байна гэв. За ерөнхийдөө бараг 200-300 мянган хүн. Тэр чинь бүгдээрээ Монголд очиад амьдрна гэвэл нөгөө улс орны амьдралыг одоо хичүүдэлд юм байгаа ч. Би тэгж бод. Бас нөгөө соёлын зөрөө сэтгэл чирэгд болоод яах вэ? Нэг ч гэсэн Монгол улс орндоо гай болохгүй шиг тэгээ өөрийгөө амьдрал аваа гэж болоод үжилгэж бод. Гэхдээ юм байдаг. Гадаад амьдарч байгаа монголчууд харин их дотгошоо сэтгэл. Тийм ээ. Эх орн руугаа сэтгэлтэй байдаг шүү. Тийм үнэ. Тэгээд энэ гадаадтад гоё сайхан марх тэр энийг манай эх оронд яагаад ийм байж болдгоо юм бэ? Энэ Монгол руу оруулах юмсан. Монголчууд дэлхийд төслийг дэмжин ажиллагч, дэлхийн брендийг дэлхийн жишгээр
BTF Mongolia. Үндэсний агаарын тээвэрлэгч Myat Mongolian Airlines. Онлайн такси үйлчилгээ UBCab. Уулзаж ярилцсанд баярлалаа. Тэгээд өнөөдөр бид нар ингээд танай зочлоод уран бүтээлүүдээ чинь хараад нэг ёсондоо бол би бол ингээд хувийн үед бахархаж байгаа байхгүй юу? Өөрийнхөө тань хэлж байгаа үнэн. Хүн болгон өөрийнхөө хувь тавилан өөрийнхөө зургаараа явж байгаа. Өөрөө хаана илүү сэтгэл амар амгалан тайван үр бүтээлтэй байж чадах байна тэндээ ажиллаж байна. Гэхдээ энэ дээр дандаа бас нэг Монгол гэсэн сэтгэлгээ явж байгаа болохоор бид нар энийг нэг харимсаж бас болдгоо. Тэгээд маш сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Уран бүтээлийн талаас ч гэсэн цаашдаа амжилт хүсье. Ягаад тэгэхээр хүн насаа их хэрээр бүтээл сэтгэлгээ нь илүү философик болдго юм уу таа гэж би хараад байгаа байхгүй зүгээр нөгөө байгаа юмыг байгаагаар нь дүрслэхээсээ илүү философи өөрийнхөө гүн ухааныг тэндээ шингээж хэлдэг юм бай. Шингээдэг юм байна л гэж хараад байгаа ямар ч уран бүтээл дээр. Тэгээ амжилт хүсье. Бидний хүлээж авч ингээд сайхан ярилцсанд баярлалаа тий. Тэгээ эрүүл их байгаарай. Та бүхэндээ бүгд нүү танаа багийнх нь бүгд нэг баярлалаа. Сайхан нэвтрүүлгийг чинь сайхан үйлс бүтээж байна. Энэ түүх бичигдүүлж байгаа шүү. Тийм л дээ. Өнөөдөр бол энийг нэг сонирхгүй ч магадгүй. Хэдэн жилийн дараа 10 жилийн дараа, 20 жилийн за тэгээд 50 100 жилийн дараа орж байгаа энэ бол түүх болоо. том түүх л дээ. Гол нь тэгж бодож л бид ингэж зүтгэж. За баярлалаа. Тийм байна. Та хүн бүгд нэг баярлалаа. За бүгдээрээ багаараа нэг зураг авахулчих. За Англид бид нар Тодын Отгон баярын нэвтрүүлгийг бэлтгэж байх үед Монгол маркийн 70 түүхээс гээд бүтээж байгаа номныхоо жинхэнэ ихийг биднэрт үзүүлж бас бид нар тэн дээр ярилцж ирсэн юм. Гэтэл энэ ном маань өнөөдөр хэвлэгдээд гарчихсан олон нийтийн хүртэл болчихж. Энэ бол тухайн салбарын талаар олон жил судалж өөрийнхөө дотор байгаа баримтуудыг нэгтгэж бас хувийнхээ үзэл бодлоосаа сайн муу зүйлсүүдийг тод гаргаж харуулснараа хооч үеийнхэндээ бол энэ салбарын хөгжилд маш их хэрэгтэй бүтээл болжээ.